41-р анги. Баривчилсандаа харамсан нь Лиммийн хоёр албан хаагч гартаа олстой ойртож ирэхийг хараад ханцуугаас ихсэн хүүтнэр хэлв. Та нар намайг хүлэх гэж байгаа л хүл. Гэхдээ нэгэнт хүлчихвэл та нарт сайн зүйл болохгүй шүү. Энэ байдлаас мултарна гэж бодоё. Мөрөөдөд жиширгүй. Чи миний гарт орсон л бол хизээч зүгтж чадахгүй. Хаха. Ван Иго дотроо хэдэн зуун удаа баярлан инээж байлаа. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байгаа нь түүнийг хөөргөж орхив. Хэдийгээр шархацсан хүн нь өөрөө байсан ч нүүрэн дээр хинэмсгэл нь маш зөвөн харагдана. Түүний үгийг сонссон Лиммийн шоронд оролцсны дараа яг ямар нэг санамсаргүй явдал тохиолдуулах санаа илт мэдрэгдэж байлаа. Ван Иго толгой эргүүлээд Жао Мишан өөрөө тун муухай жигсэн хацаар ширтэж байгааг анзаарлаа. Тэр эвгүйхэн ханиалгаад хэлв. Жао ха, энэ хэргийг шалахад танд даатгая. Би зүгээр л хит уурлаад арай дэндүүлчихлээ. Энэ өчүүхэн харах үнэхээр дэндүү даварч байна. Лиммийн хувцсныхаа тоосыг өгөөд Жао Мишанд хэлв. Долоонгүй ухааны тулааны ордны элслийн шалгалтын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь таны үүрэг. Гэвтэл саяхан нэг хүн гол зам дээр жадаар навыг нэвт татах гэж дайрахад та ирээгүй. Хэсэг мунхан хүмүүс навыг зодож тахир дутуу болохоор дайрахад ч бас та ирээгүй. Харин би эцэст нь жад барин хариу үйлдэл үзүүлэхэд та гинт гарч ирлээ. Тэгээд эргэн тойрондох гэрчүүдээс ганц ч асуухгүйгээр навыг буруутай гэж шийдчихлээ. Та надаар тоглоод байна уу? Лиммийн үгээ нэг нэгээр нь тод хэлв. Үг бүрэн зөөлөн боловч хүнд цохилт мэт байлаа. Жао Мишан зүрх доош суух шиг болов. Энэ хүү үнэхээр зөрөгтэй юм. Ийм нөхцөлд ингэж тайван байж чаддаг гэж үү? Тэр юунд найдаж байна? Жао Мишан Лимминийг ширтэж хэсэг зогсноо. Энэ хэргийг цааш сунгаж болохгүй гэж шийдэв. Тэр ууртаагаар хэллээ. Энэ бол төрийн ажил. Яаж явуулахыг чи заахгүй. Хүл. Тушаал буухад Олс Лимминий хүзүүгээл хэдий ороожээ. Лиммин чадвартай байсан ч Жао Мишан бие бихжүүлэх төвшний 4-р шаттай хүн. Тиймээс тэр эсэргүүцсэнгүй. Яг тэр мөчөд олны дундаас танил хоолой хашгирав. Зам тавь, намайг оруулаач. Лиммин толгой өргөн харахад хараад гайхав. Бүдүүндүү биетэй нэгэн залуу хүмүүсийн дундор шахталцсан гарч ирж байлаа. Гарт нь ширжигнэх хоолны хайрцаг байв. Тэр бол Лин Шаод нь. Лиммин саяхан бясалгалд сууж байх үед Лин Шаодоо өглөөний хоол авахар явсан бөгөөд буцаж ирээд энэ өмнөнийг харжээ. Лимминий хүзүүнд олс ороосон байхыг хараад Лин Шаод нь уур шууд дүрлцв. Хараалаа та нар яагаад түүнийг хүлж байгаа юм? Жао Мишан энэ зөрөгтэй бүдүүн жал хаанаас гараад ирснийг мэдсэнгүй. Тэр түүнийг хөөж зайлуулах тушаал өгөх гэж байтал нүднийх нь буланд бүдэг яс гэрэл хийв. Толгоогоо эргүүлээ харуул Лимминий гар дотор үл мэдэх гал асч байсан. Дуу дамжуулах сахиус Жао Мишан нүд томров. Дуу дамжуулах сахиус нь дуу хоолойг бичиж дамжуулахад ашигладаг. Энэ хүү дөнгөж сая тэдний мэдэгдэлгүйгээр яриаг бичиж дамжуулчихсан байна. Энэ нөхөр Жао Мишан энэ залуу руу харахад тайлбарлахын аргагүй хүүтэн мэдрэмж төрөв. Өнөөдөр тэр түүнийг өдөж орхисон. Цаашид энэ залуу заавал өшөө авахар ирнэ. Тиймээс Ван Игогийн тэнийг төлөвлөгөөг дагаж түүнийг яаж игээд устгах хэрэгтэй мэт санагдав. Эс бөгөөс ирээдүйд зовлон тасрахгүй. Гэхдээ тэр сахиусыг хэн дийлгээсэн юм бол Лиммийн мэдээж сахиусыг Муу Игод дийлгээсэн байлаа. Өмнө Муу И Лиммийн хоёр бичээсийн техникийн талаар ярилцаж анд нөхөр болсон. Муу И түнд Тэнгэрийн Яз хотод маршлийн өргөө оршин байгаа цагт түүний аюулгүй байдлыг баталгаажуулна гэж хэлсэн. Хэрв ямар нэгэн асуудал гарвал дуу дамжуулах сахиус илгээхэд л хангалттай гэсэн билээ. Лиммийн зоригтойч бодлогогүй хүн биш. Тэр үр дагаврыг огт тооцоолоогүй, уур омгоо хөдлөгдгүй. Ван Игог зохихоос өмнө тэр ийм нөхцөл байдал үүсч болшихүйг аль хэдийн бодсон байсан. Ийм өчүүхэн хэрэг түүнийг зогсоохыг тэр зөвшөөрөөгүй. Хамгийн ихтэл Муу Ид нэг өртөө болохից Муу И төрийн ордонд ажилладаг. Угсаа залгамжлах ханхуугийн багшийн үүрэгтэй байсан ч албан ёсны түшмэл биш. Зүрх сэтгэлээрээ тэр чөлөөж ертөнцийн хүн хിവэр. Харин тийм хүмүүсийн хувьд үнэнч нөхөрл амласан үгийг хамгийн хэрхэн байдаг. Муу И амархан ам гардаг хүн биш. Тэр Лимминтэй анд болохыг хүссэн үедээ л бүх зүрх сэтгэлээрээ хэлсэн юм. Дуу дамжуулах сахиусаар дамжсан бичлэгийг сонсоод Муу И юу болж байгааг ерөнхийдөө ойлгов. Тэр зэвүүцсэн санаа алдлаа. Төрийн жижиг түшмэд өчүүхэн албан хаагчд хүчтэй хүмүүстэй ойлгомж шудраг бус явдал хийдгийг Муу И угаасаа чигшдэг. Дээрээс нь Лиммин түүний ард мөн хэмжээшгүй нууцлаг багш бий. Энэ хэрэг Лимминтэй холбоогүй байсан ч Муу И оролцох байсан юм.
Мууи төрийн бичиг цаас албаны бодлонтой ажилд нэг их оролцдоггүй тул энэ асуудлыг шууд зохицуулах хүчтэй хүмүүсийг олон танихгүй. Түүний санаанд орсон цорын ганц хүн бол шавь болох угсаа залгамжлах ханхүү Янлин байлаа. Тэр Янлин дуу дамжуулах сахиус хэлгээв. Угсаа залгамжлах ханхүү Янлин багшаа өргөлж гүн хүндэтгдэг. Мууи ямар нэгэн зүйл хүсвэл тэр мэдээж бүх чадлаараа биелүүлэх болно. Тиймээс Янлин дээрөө цагдаагийн газрын сайдд хувийн захиа илгээв. Эзэн хаан болон угсаа залгамжлах ханхуунаар онцгой алтан ягаан дуу дамжуулах сахиус ашигладаг. Тэр мөчид сайд нэгэн дотор имээ тэрвэрэн инээлдэж жаргалтай цаг өнгөрөөж байлаа. Гэтэл алтан ягаан гэрэл гялс хийх хараад тэр бараг сандлаасаа өнгөрөн онов. Энэ бол угсаа залгамжлах ханхүүгийн дуу дамжуулах сахиус. Ханхүү ягаа захиа илгээснийг мэдвэгц сайдад яг л толгой дээр нь бул чулуу унсан мэт санагдав. Хөлн нь говьж амьсгаанд боогдсон. Энэ өчүүхэн би сахилах хяналтаа сул тавьсандаа өршөөлвсэй. Миний хяналт үнэхээр туцжээ гэж хэлв. Хэлсэн үг бүрийнх нь ард зүрх нь хүчтэй зохилж байлаа. Тэр мэдээж Жао Миншан ямар хүн болохыг мэднэ. Жао Миншан генерал Ваны талын хүн. Харин тэр залуу хүүгийн ард тал тодорхойгүй. Ийм нөхцөл Жао Миншан хэрхэн шийдвэр гаргах нь ойлгомжтой. Гэтэл тэрхүү угсаа залгамжлах ханхүүгийн хүн байж таарлаа. Жао Миншан чи муу үхэж далд орог. Чи намайг ийм хэрэгчирх гэж хараалд. Та нар яагаад түүнийг хүлж байгаа юм? Лин Шаод нуурсандаа амьсгаадж байлаа. Жао Миншан гараа тохин Лин Шаод руу заав. Төрийн ажил цаад хийж цагдаагийн хүчний ахлагчийг доромжллоо. Хүмүүсээ үүнийг бас үл Жао Миншан хоёр албан хаагчаа Лин Шаодныг бариулахаар явууллаа. Тэдгээр албан хаагчдын ихэнх нь бие бэхжүүлэх төвшний 2 дугаар шатанд хүрсэн хүмүүс. Ван Игоо шиг алхдаг төмснүүд биш. Суурин бат тулааны бэлтгэлтэй. Лин Шаод нь ердөө 1-р шатанд байсан тул эсрүүцэж чадсангүй. Гэвч тэр жаахан тэмцэж ууралсан нугас шиг орилсоор байв. Намайг барьж зүрхлэж байна уу? Миний царайг сайн тогтоогоод ав. Би үүнийгээ хүүтэнд буцааж төлөвлөнө. Амыгийн тагил Жими Шан баг зэрэг сандарсан өнгөөр хэлв. Нэг хүн Лин Шаодны аманд давж ихв. Үр дүн түүний тасралтгүй хараад зүгэл ойлгомжгүй гинших дуу болон хуурлаа. Явцгаая. Жао Миншан гараа тохиход тэд Лин Шаодын хоёрыг морин дээр хүлж замаар тахив. Удалгүй тэд хідэн ли холдсон байлаа. Ван Игоо араас нь явах зураа гинт инээгээд хэлв. Жао ха тэднийг буулгаад чирээд явбал яасан юм? Тэр хоёрын биеийг давхиж буй морины ард чирүүлэхийг хүсч байв. Сонирхолтой санагдсан Жао Миншан хариу өгсөнгүй. Яг л тэр мөчид түүний улаан гэрэл гялс хийж гэрлийн бөөгнөрл болон дэлбэрв. Энэ бол дуу дамжуулах сахиус байлаа. Дуу дамжуулах сахиус дууг шууд оюун санаанд дамжуулдаг тул бусад хүн сонсож чаддаггүй. Гэрэл сарних мөчид Жао Миншан тархинд цагдаагийн газрын сайдын ууртай ашгаран хүчтэй зүрэтв. Чи муу новш сайн сонс. Тэр хүмүүсийг даруй судал. Чи тэр хүүгийн ард хэн байгааг мэдж байна уу? Угсаа залгамжлах ханхүү. Чи намайг тэрслүү ирэхт хутгах гээё. Ханхүүгийн хүнийг хүртэл барь зүрхэлж байна уу? Чи үхэл гэдэг үгийг яаж бичдгийг мэдэхгүй юу? Үхмээр байвал ганцаараа үх. Намайг бүү чир. Жао Миншан хэрвээ энэ хэрэг надад гай тариул би чамаа өөрийн гараар ална гэж тангарахлаа. Жао Миншан тийм хүчтэй загнуулсандаа толгоон дэлбэрэх гэж буй мэт болов. Бүх биеийг хөшиж оюун санаа нь хоосорлоо. Угсаа залгамжлах ханхүү Жао Миншан гинт мордой зогсоогоод Лин Мин рүү ирүүн унжих шахам харав. Лин Мин түүнийг өмнөхшгээ тайван хайхаж мөнжгөө харцаар харж байлаа. Яг л энгийн алиад амтам харж буй мэт. Тэр сая Лин Миний илгээсэн дуу дамжуулах сахиусыг санав. Тэр нь угсаа залгамжлах ханхүүд илгээсэн эргүү. Угсаа залгамжлах ханхүү гэж ямар оршихуй вүлээ. Тэр бол ердөө нэг залуу цагдаагийн ахлагч. Насан туршдаа ханхүүтэй холбоотой хэрэгт холбогдно гэж санаанд нь шороогүй. Зүрх нь үгээр хэлхийн аргагүй цочирдолд автлаа. Тэр эцэст нь Лин Миний харц ямар утгатай байсныг ойлгов. Жао ха одоо яг тохиромжтой цаг байна. Харж байгаа хүн алга. Ямар ч байсан тэднийг чирээд явъя. Үхчихгүй байх. Ван Игоо хээ хэмээн нэмсгэлэн хэлв. Чамайг л чирий довш минь. Ван Игоогийн тэнийг үгийг сонсоод Жао Миншан бүр сэлмээ суулж түүнийг хоёр хуваамаар санагдав. Хэрвээ энэ тэнийг байгаагүй бол тэр яаж ийм байдалд орох вүлээ? Бүгд морноосоо буу. Тэднийг судал. Жао Миншан тушаахад хүмүүс нь сочирдов. Ван Игоо ч мөн гайхлаа. Сулал гинэ. Ван Игоо бүр тэнэг биш. Тэр дуу дамжуулах сахиусыг санав. Үүнтэй холбоотой юм болов уу? Гэвч Жао Миншан тушаалаас өөр юу ч хэлсэнгүй. Ван Игоо энэ эргэлтэд маш дургуутсаж
маргах гэж байтал өөрийнх нь өмнө бас нэг дуу дамжуулах сахиус шатаж эхлэв. Захиаг сонссон даруйдаа Ван Иго бараг шалан дээр унах шахав. Энэ бол эцэг нь өөрийн биеэр илгээсэн дуу дамжуулах сахиус байлаа. Дотор нь ердөө хитгэн үг байв. Даруй буцаж ир. Ван Иго эцгийнхээ хоолой төхүүтэн өнгийг мэдэрч чадлаа. Буцаж очмогтой аимшигтай зовлон амсганд гарцаагүй гэдг нь тэр эргэлцсэнгүй. Нэг тал нь угсаа залуумжлах ханхүүгийн хүн, нөгөө тал нь генерал Ваны хүн. Тиймээс цагдаагийн газар мэдээж генерал Ванд нөхцөл байдлыг тайлбарласан дуу дамжуулах сахиус илгээсэн байв. Генерал Ван ийм их уурлаж байсан удаа ховор. Одоо хаан ширээ шилж хэмзэг үеэр иржээ. Гэвтэл энэ Ван Иго угсаа залуумжлах ханхүү өдөж орхих гэж хэдийгээр тэр хүү ханхүүтэй ямар холбоотойг яг мэдэхгүй ч энэ аль хэдийн хэтэрсэн явдал. Өчүүхэн хэрэг явдлаас болж ханхүү өөр хүнийг дэмжиж түүнийг байр суурийг нь зайлуулах магадaltaй. Тэр энэ хэрэггүй хүүгээ өөрийн гараар алчмаар байлаа. Жам Миншан Ван Иго дуу дамжуулах сахиус авмагцаа айсантай хөшиж байгааг хараад хүмүүс зүргөө архирав. Юугаа хүлээгээд байгаа юм? Даруй сулал загнуулсан албаа хагчид сандарн дэвдэн олсыг тайлж эхлэв. Гэвч Лимийн хүүтнэр инэв. Та нар намайг хүлхийг хүссэн. Тэгээд хүлсэн. Одоо соллохыг хүссэн болохоор соллоно гинэ. Би аль хэдийн хэлсэн. Нэгэнт хүлсэн бол та нарт сайн үр дүн ирэхгүй гэж. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 32 дугаар анги. Бусдын хүчээр дарах нь. Жао Миншан Лиминийг амаа ангаан ширтэн. Тэр Лиминий өмнө хэлсэн үгийг саналаа. Та нар намайг хүлэх гэж байгаа л хүл. Гэхдээ нэгэнт хүлчихвэл та нарт сайн зүйл болохгүй шүү. Ийм хүчтэй ард талтай хүний өмнө Жао Миншан толгой бүлхэлхээс өөр аргагүй болов. Одоо тэр энэ хүүгийн өмнө хоошиг долгоноч тоглох ёстой болжээ. Хэдийгээр энэ түүний нэр нүүрэнд том цохилт болох боловч өөрийн өчүүхэн амийг авч үлдэхтэй харьцуулбал юу ч биш. Жао Миншан даруй царайгаа өрчлөв. Нүүрэнд бүхэлдээ хүчээр инээмсэглэх мэт хөшиж тэр хэллээ. Бид санамсаргүйгээр хоёр луу хааныг хорондоо оруулчихсан болтой. Хоёр дүүм нь өнөөдөр үнэхээр том үйл явдал боллоо. Та хоёр өршөөн уучилж миний мунхаг алдааг сэтгэлдээ бүх хадгалаасаа гэж хүсэж байна. Та нар хурдан энэ хоёр нөхрийг сулал. Лин Шаод нь олс хараахан тайлагдаагүй байсан ч амд нь ч ихсэн даваа аль хэдийн авсан байлаа. Тэр ихэндээ юу болоод байгааг ойлгосонгүй. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Лимийн түүнд элдв гайхалтай зүйл хангалттай харуулсан тул тэр хурдан дасан зохицов. Лиминий нөгөө нууцлаг баригдшгүй багшийн хэрэггүй. Лин Шаодны хувьд тийм хүчрхэг оршихуй холын ойлголт л байлаа. Гэхдээ ямар ч байсан ийм хүний ард нь байгаа бол эдгээр тэнгүүдээс айх хэрэг алга. Та нар бүх овгоо удмыг чи хараал идэг. Аав ээж гэр бүлээрээ хараал идэг муу новчнуудаа. Лин Шаод нь хараалын үгсийг урсган гаргаж байлаа. Албан агчид түүний бүдүүн биеийг ороосоо олсыг тайлах гэж оролдоно. Тэр өөрөө өнхөрч займчин тэдний түлхэн холдуулж байв. Намайг хүссэн үедээ хүлж хүссэн үедээ солоно гэж бодоё. Лин Шаод нь саяхан нэр нүрээ алдсан. Одоо давуу тал өөрт нь ирсэн тул тэр мэдээж хариу барихыг хүсэж байлаа. Жао Миншанд дуугүй төвчхээс өөр арга байсангүй. Тэр хүчээр инээмсэглэн зовлонтойгоор хэлв. Хоёр дүү минь энэ хүн сохор мунхаг үйжээ. Өнөөдөр явдлыг өршөө өнгөрөөж өгвөл үнэхээр их талархах болно. Хэрв нөхөн төлбөр хэрэгтэй бол бид Лин Шаодын хүзүүгээ гэж жилгэн харав. Цагдаагийн газрын эдгээр алмаа хагч жижигхэн цалинтай. Дээрээс нь энд тэдээс багахан алт мүлжиж амьдардаг хүмүүс. Тэдний мөнгө Лин Шаоданд таалагдсангүй. Тэгээд түүнд юу өглөө гэж. Яг тэр үед Лин Шаодын хажууд тийш харуул Ван Иго сэмхэн зогтох гэж байв. Тэр даруй ууртаагаар хэллээ. Зогс хин жаалыг явуул гэсэн юм. Нааша буцаад ир. Энэ үгийг сонсоод Ван Иго бараг мориноос онох шахав. Болсон явдлын эргэлт түүнийг айсандаа ухаангүй болтон зочиосон байлаа. Эцэг их нь гэртээ түүнийг шийтгэхээр хүлээж байгаа. Энэ өөрөө аль хэдийн хар дарсан зүйл. Одоо Лиминийг харах төдийдл зүрхэн айдас автах болов. Өшөө авах тухай март. Ирээдүйд Лиминтэй тааруулах бүх чадлаараа зогтох болно. Ван Иго зөвхөн Лиминээс айгаа зогсохгүй түүний ард ямар хүч байгаа гэдгийг ч мэдэхгүй байлаа. Гэхдээ ямар ч байсан тэр хүч өөрийнх нь харьцуулж чадах зүйлээс давсан тодорхой. Цорын ганц давуу талаа алдмагц Ван Иго өөрийгөө Лиминээс бүх чадлаараа доогуур гэдгийг сая л ойлгов. Чи юу өсөж байгаа юм? Цогтаад явчихна гэж бодоё юу? Энэ дэлхий дээр тийм амар зүйл байдаг гэж юу? Лин Шаоданд гинт нэг санаа төрөв. Тэр хідэ албан хагч руу эргэн хэллээ. Та нар очиод энэ нөхрийг зод. Түүнийг сонсоод Ван Иго чичирлээ. Жао Миншан ч царайгаа татав.
Одоо тэр өөрийн толгойг авч үлдэж чадах хэсгээ хүртэл эргэлзэж байлаа. Ван Иго дахин зодвол үнэхээр өвчж мэднэ. Жао Миншан гуйлт тийсэн харцаар Лин Минь рүү харав. Лин Минь эцэст нам нилээ. Үүгээр дуусгая. Ийм хүнтэй зурлах хэрэг алга. Тэр Ван Иго руу хараад асуув. Би чамаас асууя. Чи асуудал үүсгэхээр ихэд чинь би цэнхэр сүүхт иргэнээс өөрийг чинь ажиглаж буй хүмүүсийг харсан. Тэр Жу Ян байсан уу? Ван Игогийн ходоо тагшив. Энэ хүн толгойн ард нүдтэй юм уу? Тэр аль хэдийн Лин Миньээс айсан. Одоо тэр айдас бүр гүнзгийч нүдэнд нь жинхэнэ аимшиг тодорлоо. Тэр дуугараагүй хэвээр байв. Лин Минь нэг алхам урагшилж хүйтнэр хэлв. Тийм үгүй юу? Ван Иговын зүрх зогсох шиг болов. Тэр шүдээ зугаад толгой төглөө. Өнөөдрийн хэрэгч бас Жу Яны санаа байсан уу? Ван Иго дахин толгой төхөв. Сайн явж болно. Лин Минь энэ бүхнийг аль хэдийн тэгж таамаглаж байсан. Жу Ян түүнийг 7 гүн ухааны тудлааны ордонд оруулахыг хүсээгүй. Ван Иго бол түүнийг элсдийн шалгалтанд оролцуулахгүй байх гэсэн гар хөлтөдий. Ийм жижиг дүртэй цааш зурлах хүслийн минь байсангүй. Үүний нэг шалтгаан нь Ван Игогийн эцэг генерал гэдэг. Лин Минь ч бас хэмжээгээ мэднэ. Дээрээс нь тэр Ван Игогийн бие дайлидын далд жинхэнэ их хүч үлдээсэн. Тэр хүч ойрын хугацаанд түүнийг орноосоо босохгүй хэвтүүлэх болно. Жао Миншан Лин Минь-ийн үгийг сонсоод сайн нэг амьсгаагаа ав. Тэр яран урагш гарч өөрийн биеийг олсыг тайллаа. Лин Шаод нь булцах буугаа хөдлөхөн дараа нь хар дээлтэй мориноосоо буусан Жао Миншан руу харав. Лин Шаод нь мөнгөний үнэрийг сайн мэднэ. Тэрнийг хараад л энэ морь дээр үйлдвэрийн сайн унаа гэдгийг ойлголоо. Хэдийгээр маршлийн өргөөний цасан цагаан морьтой харьцуулах аргагүй ч үнэн нь 500 алтан линаас доошгүй байх нь тодорхой. Би зүгээр та нар биднийг үдэх хэрэггүй. 2 морь үлдээч. Тэр хар дээлтэй морь тунд ажгүй юм. Би авъя. Жао Миншан амны болонд таталцав. Энэ морил түүний хайртай эрхэм унаа байлаа. Гэсэн ч тэр шүдээ зууж хэлв. Хэрв 2 дүүд энэ морь таалагдж байл дуртайя унаарай. Хаа тэгвэл би ёс хийлгүй авчихъя. Лин Шаод нь ингэж хэлээд өсгөрм ордлоо. Түүний булцахар би хар дээлтэй морин дээр тухлан суув. Хээ явцгаая. Тэд бүлгээс холдоогүй явхад Лин Шаодны сэтгэл үнэхээр сайхан байлаа. Хараал мөнгө авснаас ч илүү сайхан байна. Би амьдралдаа ингэж сайхан мэдэрч байсангүй. Гао Иван тэр тэнийг сургамж авлаа. Тэгээд бүр ахлагч өөрийнхөө морийг над төглөө. Хаха энэ жинхэнэ л амьдрал гэдэг бах та. Лин Минь инээмсэглээд хэлв. Өнөөдөр бид бусдын хүч нөлөөг зээлж асуудлыг дарлаа. Гэхдээ тань л талд найдаж ийм зүйл хийхийг хэн ч чадна. Хэрэг үнэхээр сайхан мэдрэмж авахыг хүсвэл өөрсдөө хүчтэй болох хэрэгтэй. Өөрийн хүчээр дэлхийг сүрдүүлж чаддаг болох хэрэгтэй. Тэгвэл хэн ч биднийг өдөж зүрхлэхгүй. Тэр мэдрэмж л жинхэнэ сайхан байх болно. Дэлхийг сүрдүүлнэ. Хаха ахлын чам шиг том мөрөөдөл над байхгүй. Би бусдын хүч нөлөөг зээлэхэд л хангалттай. Инги ахлын нэг өдөр чиний нэр дэлхийд даяар дурсвал тэр үед чи намайг хамгаалж өгнө. Би чиний нэрийг хэлээд л хүмүүсийг айлгчихна. Тэгье. Лин Минь чангаар инээлээ. Тэднийг анх 3-4 ли орчим газар л авч явсан байв. Хоёул морьтой давхиж унаад удалгүйд буцаа талбай дэрлээ. Талбай дээр хүмүүс 70 м үүмэлцэн хിവэр хүчний сорилт дөнгөж эхэлсэн бололтой. Лин Минь саянд хүртэл цэнхэр сүүх тэрэгний тухай мартчихсан байлаа. Одоо харахад тэр сүүх тэрэг одоо ч тэнд хിവэр байв. Гэхдээ Жу Ян аль хэдийн тэрэгнээс буусан байлаа. Тэр урт сэлэм атхан өс шиг хүйтэн харцаар шигтэж байв. Би чамайг дутуу үнсэн болтой. Чи үнэхээр авьяастай юм. Дараагийн агшинд Жу Яны дуу Лин Минь чихэнд дамжиж ирэв. Тэд 200 м-ийн зайтай байсан ч Жу Ян яг хажууд нь ярьж буй мэт сонсогдов. Энэ бол жинхэнэ их хүчээр дуу дамжуулах арга. Үүнийг хийхийн тулд жинхэнэ их хүчээрээ маш нарийн хянах чадвартай байх ёстой. Жу Ян сүүлийн хагас жилд бие бэхжүүлэх төвчний 3 дахь шатны өргөл төрсөн байх. Бие бэхжүүлэх төвчний 2 дахь шатанд хүрчгээд өөрийгөө онцгой гэж буй бод. Чамтай ижил төвчний хідэн хэрэггүй төмсийг зодсон ямар ч амжилт биш. Чи нэг өдөр намайг давна гэж хэлсэн мэдтэй. Сайн байна. Би чамайг хүлээн. Чи бид хоёрын жинхэнэ ялгаа юу болохыг би чамд ойлгуулна. Энэ ертөнцийн шилдэг хүмүүсийн нэг болох хувь чамд байхгүй гэдгийг чи мэдэх болно. Энэ ертөнцийн шилдэг хүнээ Лин Минь Жу Ян руу хараад инээмсэглэв. Мэдээж энэ ертөнцийнх биш. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас